An IBM computer has made a comeback in Game 2 of its match with world chess champion Garry Kasparov. Дэлхийн түүхэнд гарсан хамгийн агуу шатарчдын нэг. Бүр зарим хүний хувьд хамгийн агуунч байж болох шатарчин хамгийн хурдан боддог компьютер хоёр нүүр тузах үед юу болдог вэ? 1997 онд IBM-ийн Deep Blue хэмээх компьютер дэлхийн аварга Гарри Каспаровыг ялсан түүхэн тэмдэглэгдсэн өдөр байлаа. Гэтэ энэ яздын цаана маш олон нууц, сэжиг, технологийн хувьсгал оршиж байсан юм. Түүхийг эхнээс нь ярив. Гарри Каспаров бол ердөөнийг шатарчин байгаагүй. Тэр бол домог байв. 1985 онд ердөө 22 настайдаа дэлхийн аварга болсон бөгөөд 10 гаруй жилийн турш шатрын ертөнцид үнэмсэхгүй давмгаалж байв. Түүний тогс турц сэтгэл зүйн нөлөөлөл ихтэй гайхалтай бэлтгэлтэй байсан. Гэхдээ Каспаровын эсрэг нэгэн шинэ өрсөлдөгч гарч ирсэн нь хүн биш машин байлаа. 1996 оны 2 дугаар сард Каспаров ба Deep Blue анх удаага тултав. Эхний тоглолтод Каспаров ялагдсан. Энэ бол анх удаа дэлхийн аварга компьютерийн эсрэг стандарт дүрмээр ялагдсан тохиолдол байв. Гэхдээ тэр хурдан дасан зогсож дараагийн тоглолтуудад ялж 4-2-ын харьцаатайгаар Гарри Каспаров хожсон. 1997 онд IBM машинда шинжилэлт хийж 200 гаруй сая боломжит нүүдлийг секундэд тооцоолох чадвартай болгосон юм. Нью-Йорк хотод дахин тоглолт эхэллээ. Энэ удаа бүх дэлхий ажиглаж байв. Эхний тоглолтод Каспаров ялсан. Гэхдээ хоёр дахь тоглолтод бүхнийг өөрчилсөн. Хоёрдугаар тоглолтод Deep Blue маш эр бусын тайван нэгэн нүүдэл хийв. Каспаров маш их гайхав. Энэ хүний логик нүүдэл шиг санагдсан юм. Тэр IBM-ийн баг компьютерийг хүн удирдах байна гэж сэжигсэн. IBM энэ сэжгийг ницаасан ч Каспаров итгэж алдарч дараагийн тоглолтуудаа анхаарлаа төвлөрүүлж чадаагүй. 1997 оны 5 дугаар сарын 11-нд тоглолт өндөрлсөн. Deep Blue ялалт байгуулав. 3.5 болон 2.5-ын харьцаагаар. Энэ бол машин хүнийг анх удаа ялсан түүхэн мөч байлаа. IBM энэ ялалтаар PR-ын хүчтэй давалгаа авч хувьцааны үнэ нь өссөн. Харин Каспаров бухимдан дахин тоглохыг хүссэн ч IBM татгалзсан юм. Тоглолтын дараа IBM Deep Blue задлан дахин хизээж тоглоулаагүй. Энэ нь маркетингийн төлөвлөгөө байсан гэж шүмжлэгчид үздэг. Гэтэ технологийн ертөнцид бол энэ тоглолт хүн ба машины тулааны ихсэж улсан юм. Өнөөдөр Stockfish, AlphaZero зэрэг шатрын хөдөлгүүрүүд Deep Blue аль хэдийн даваад гарсан. Гэхдээ 1997 оны тэр тоглолт хүн ба машин хоёрын сэтгэл зүй, оюун ухааны тулаан байлаа. Каспаров сүүлд нь хэлэхдээ намайг машин биш IBM-ийн баг миний өөрийн айдас ялагдуулсан гэж хэлсэн. Таны бодлоор Каспаров үнэхээр ялагдсан уу? Эсвэл энэ бол зүгээр технологийн хөгжил байсан уу? Энэ бичлэг жирийн нэгэн үйл явдлын тухай ярьж байгаа юм шиг санагдаж болох ч үнэн дээр бид ч гэсэн яг одоогоор Гарри Каспаровын судал дээр суусан байна. Та өөрийн ажил дээрээ супер ухаанд химс оюун ухааныг дийлж чадах уу? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Танд энэ видео таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй. Шинжлэх ухаан, технологийн сонирхолтой түүхүүдийг цаашид хуваалцах болно.